Монголын 932 өдрийн мэндэ. Та бүхэн гар тийш эд зүйлсээ тийшний тавиур эсвэл урт цуудлынхаа доогоор байрлуул түшлийн эцэд өсөж. Тэнгэрт дархалсан 70 жил. Өнөөдөр нэгэн 100-аар өртөөлөх их түүхтэй Монголын нис хүчнээс салбарлан хөгжсөн Монголын иргэний агаарын тээврийн салбар анхны нислэгээ үлдсэн түүхэн өдрөө. Хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн болон Сүхбаатарын одонд Мят төрийн өмчит хувьцаат компани түүхт 70 жилийн ой тохиож байна. 1956-аас 1966 он. Бүгд найрамдах Монгол ард улсын сайд нарын зөвлөл 1956 оны 6 дугаар сарын 1-нд Улаанбаатар хотоос ховд, мөрөн, дорндын чиглэлд иргэний агаарын шуудан тээврийн харилцаа нээх тухай 272 тот тогтоол гаргаж 1956 оны 7 дугаар сарын 7-нд ардын хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан зорчигч шуудан харилцааг нээх орон нутгийн анхны нислэгийг Аан 2 онгоцоор үйлдснээр Монголын иргэний агаарын тээвэр үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Тухайн үед Завхан, Говьалтай, Увс, Ховд, Баяулгийн зэрэг 9 аймагт 7 хоногт нэг удаа орон нутгийн шуудангийн нислэг хийж байлаа. 1957 оны 12 дугаар сарын 28-нд зөвлөлт холбоот улсаас ил 14 онгоц тавыг бэлгэлсэнийг орон нутгийн зорчигч тээвэрт нэвтрүүлж Улаанбаатар мөрөн Дундгов чиглэлд нислэг үйлдсэн байна. Иргэний агаарын тээврийн салбар хөгжиж, үйлчилгээ нь инхүү үргэлжсэн тул агаарын зайн анхны хуулийг бүгд найрамдах Монгол ард улсын ардын хурлын тэргүүлэгчдийн 172 дугаар зарилгаар баталжээ. 1958 онд бүгд найрамдах Монгол ард улс болон бүгд найрамдах Хятад ард улс хооронд эрхүү Улаанбаатар Бээжин хот хооронд агаарын тээврийн аялал нэхээр тохиролцож 11-р сараас эхлэн ил 14 онгоцоор нислэг хийж эхэлсэн юм. Мөн Улаанбаатар Москва, Улаанбаатар шугамд ачааны ил 14 онгоцоор экипажийн дарга нисгэгч борын дашд орж, 2 дугаар нисгэгч дашчамцын даваад орж, нисгэгч механикч гонгорын цэрэнд орж, нисэх холбоочин цагааны өлзий тогтохноор анх удаа 10,000 гаруй километр зайд амжилттай нислэг үйлдснээр олон улсын нислэгийг эхлүүлжээ. 1964 онд Монгол улс анх удаа Аан 24 загварын сэнст тийрэлтэд онгоц авч энэ өдөр зөвлөлт холбоот улсын Киев хотод Аан 24 онгоцны даргын курст суралцсан Монгол нисгэгчид онгоцоо жолоодон эх орондоо ирж Улаанбаатарын төв аэродромд буулгасан байна. 1965 оны 5 дугаар сард бүгд найрамдах Монгол ард улсын ардын хурлын тэргүүлэгчдийн зарилга гарч бүгд найрамдах Монгол ард улсын гавьяат нисгэгч бүгд найрамдах Монгол ард улсын нисхийн гавьяат ажилтан цолууд бий болсон түүхтэй. Өнөөдрийг хүртэл Монголын иргэний агаарын тээвэр гэх том айлаас хөдөлмөрийн баатар 2 Монгол улсын гавьяат золтон 30 гаруй төрөн гарчээ. 1966 онд Монголын иргэний агаарын тээвэр нь 13 аймаг, 55 сангийн аж ахуй, суманд 7 хоногт 2-7 удаа олон улсын шугамд Аан 24 онгоц нислэг үлдэж байсан түүхтэй. 1966-аас 1976 он. 1966 онд иргэний агаарын тээврийн салбарт зорчигч тээвэрлэлт 2.7 дахин, тээсэн ачаа 1.5 дахин, аэродромын тоо 2 дахин, агаарын замын урт 2 дахин, онгоцны тоо 20%-аар тус өссөн эдийн засгийн өсөлтийн онцгой үе юм. Улс ардын аж ахуйг 1968-аас 1970 онд хөгжүүлэх удирдамжид зорчигч эргэлтийг 2.5 дахин, онгоцны тоог 20%-аар нэмэгдүүлэхийн хамт бүх сум нэгдлийн 30-аас доошгүй хувийг агаарын тээврээр үйлчлэх зорилт дэвшүүлснээр шинэ аэродромууд нээж боловсон хүчнийг бэлтгэхэд агаарын харилцааны газар тухайн үед ихээхэн анхаарчээ. Энэ үеэр Аан 2 онгоцны нисгэгчээр олон хүнийг тэр дотроо ил 14 онгоцны нисгэгч, техникч, холбоочин байсан хүмүүсийг Аан 24 онгоцны нисгэгч, техникч, холбоочноор бэлтгэж онгоцны парк 2 дахин өсжээ. 1966-аас 1970 онд агаарын тээвэрчид 82 сум нэгдэл, сангийн аж ахуй, төвлөрсөн суурьнд шинээр агаарын шуудан харилцааг нээсэн байна. Ийхүү агаарын тээврийн үйлчлэх хүрээ нэмэгдснээр нисэх онгоцны паркийг 3 дахин нэмэгдүүлсэн нь нислэг үйлдвэрлэлийн оргил үе байлаа. Энэ хүрээнд 1970 онд агаарын тээврийн үйлчилгээний бааз байгуулж Аан 2 онгоцонд дундын их засвар
Ил-14 болон Ан-24 агаарын хөлгийн хөдөлгүүр солих хүн хэлбэрийн цаг үеийн үйлчилгээнүүдийг бие даан хийдэг болжээ. 1976-аас 1986 он 1975-аас 1976 онд Монголын иргэний агаарын тээврийн нисэх онгоцны парк шинжилгээ ажлыг эхлүүлжээ. Энэ он жилүүдэд иргэний агаарын тээврийн салбар зорчигч ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх, боловсон хүчин бэлтгэх, чадварчуулахад онцгой анхаарчээ. 1975-аас 1978 онд зөвлөлт холбоот улсаас ачаа тээврийн хэрэгцээнд зориулан Ан-26 онгоц 2-ыг анх худалдан авсан байна. Шинэ онгоц авах бүрд боловсон хүчнийг бэлтгэх, сургах, дадлагжуулах ажил ундарна. Тэгвэл 1980 он хүртэл тус салбарт багшлах боловсон хүчин дутагдaltaй байсан бол нисгэгч мэргэжлийн хүмүүсийг хөдөлгөөний диспетчер болтгох 45 хоногийн төр курсээр мэргэжил эзэмшүүлэн залуучуудыг дагалдуулан сургах болжээ. 1986-аас 1996 он сайд нарын зөвлөлийн 1978 оны 298 дугаар тогтоолоор иргэний агаарын тээврийн удирдлагын ерөнхий газарт сургалтын байнгын курс байгуулах шийдвэр гаргаж 1980-аас 1983 онд нисгэгч, техникч, холбоочин, нисэх буудлын дарга, онгоцны үйлчлэгч зэрэг мэргэжлийн 249 хүнийг давтан 59 хүнийг Ан-24 онгоцны дарга, 2 дугаар нисгэгч хөдөлгөөний диспетчер зэрэг мэргэжлэр 55 хүнийг бэлтгэсэн. Тэр үеэс өнөөдрийн сургалт судалгааны төвүүдийн суурь тавигджээ. 1996-аас 2006 он Мят компани 1996 онд олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоонд элсснээр дэлхийн агаарын тээвэрлэгчдтэй харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж нээгджээ. Өмнө нь зөвлөлт холбоот улс болон Хятад улс руу нислэг үлдэж байсан бол 1995 онд Сөүл, 1996 онд холбооны бүгд найрамдах Герман улсын Берлин, Японы Осака хотууд руу нислэг үлдэх болсноор олон улсын нисэх тээврийн салбарт шинэ бодлого өнгө төрхтэйгээр ажиллаж эхэлжээ. 1994-өөс 1996 онд Мят компани өөрийн мэдлийн үл хөдлөх хөрөнгөтэй болох томоохон зорилтыг тавьж хөрөнгө оруулалт хийж өөрийн эзэмшлийн ажлын байртай болсон байдаг. Үүний дараа боловсон хүчнийхээ мэдлэг чадварыг дээшлүүлэх, сургаж дадлагжуулах хүнсэд ихээхэн хөрөнгө зарж хожимын хөгжил дэвшлийнхээ томоохон их сүрийг бүрдүүлжээ. Ханган биелүүлэхэд чармааж тодорхой амжилтанд хүрч эхэлсэн юм. 1998 оны 4-р сард Францын Airbus Finance компаниас санхүүгийн түрээсээр Airbus 300 загварын агаарын хөлөг авч засвар үйлчилгээний асуудал дээр холбооны бүгд найрамдах Герман улсын Lufthansa компанитай хамтран ажиллахаар тохирсноор Мят компани шинэ загварын Airbus онгоцтой танилцаж ашиглаж эхэлжээ. 2002 оны 7 дугаар сарын 2-нд үйлдвэрээс нь хүлээн авсан Boeing 737-800 NG загварын хамгийн сүүлийн үеийн хийц технологи бүхий онгоц түрээсээр авч ашиглаж эхэлсэн нь шинэ түүхийг эхлүүлсэн юм. 2006-аас 2016 он энэ он жилүүдэд Мятын түүхэнд нээлт гэж болох үйл явдлуудаар дүүрэн байсан. 2007 онд Мят компани анх удаа дэлхийн агаарын тээврийн компаниудын ассоциацийн олон улсын нисхийн аюулгүй байдал чанар үзүүлэлтийн шалгалтад амжилттай хамрагдаж 100% үнэлгээ авав. 2009 оноос дараагийн олон улсын шалгалтуудад амжилтаа баталгаажуулж ирэв. 2011 онд Америк нэгдсэн улсын Air Lease Corporation компаниас Boeing 767-300ER мөн бүгд найрамдах Хятад ард улсын China Southern Airlines компаниас Boeing 767-300 агаарын хөлгүүдийг авч олон улсын нислэгт ашиглаж эхлэв. 2013 оны 5 дугаар сарын 15-нд Мят компани Америк нэгдсэн улсын Boeing компанид захиалсан Boeing 767-300 загварын агаарын хөлгөө эх орондоо хүлээн авч анх удаа өөрийн эзэмшлийн том оврын агаарын хөлөгтэй болжээ. 2014 онд Мят төрийн өмчит хувьцаат компани агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын инженер техникийн бие бүрэлдэхүүн Таиландын Вант улсын Oriental Airlines авиакомпани агаарын хөлгүүдэд хүн хэлбэрийн техник үйлчилгээг амжилттай хийж гүйцэтгэж улмаар Оросын холбооны улс болон тусгаар улсуудын хамтын нийгэмлэг Азийн бүсийн агаарын хөлгийн засвар үйлчилгээний ажлын үдсгэлийн яармагт оролцсон ур чадвараа танилцуулж компанида нэмэлт орлого олж ирэх үүдийг нээжээ. 2016 онд хойд хөрш Оросын холбооны улсын агаарын хөлгийн засвар үйлчилгээний зах зээлд анх удаа хөл тавьж Utair
Aviation, Royal Flight Airlines, Al Rosa зэрэг авиакомпанитай техникийн үйлчилгээ, хамтын ажиллагааны гэрээ байгуулан агаарын хөлгийн засвар үйлчилгээг хийж эхэлжээ. 2017 онд Тайландын Jet Asia компани, 2018 онд Америк нэгдсэн улсын Dynamic Airways компани агаарын хөлгийн хөдөлгүүр солих ажлыг гүйцэтгэсэн нь Мятийн түүхэнд бас нэгэн шинэ хуудсыг нээсэн юм. 2016-аас 2026 он Мят компани инженер техникийн ажилтнууд нисгэгчд ур чадвараа дэлхийн нийтэд харуулж чадсан амжилтаар энэ он жилүүд дүүрэн байлаа. Дэлхийн нийтийг хөл хорионд оруулсан цар тахлын үед Мят компани тусгай үүргийн 142 удаагийн нислэгүүлдэж 26,000 гаруй иргэнэ эх орондоо 9,000 авчирч түүхийн хуудсанд тодоруулдах онцгой үүргийг гүйцэтгэж байсан. Мөн ойрхон орондын дайны бүс нутгаас иргэдэд татаа авах Монгол улсын засгийн газрын шийдвэрийн дагуу Мят төрийн өмчит хувьцаат компани Улаанбаатар Дубай Улаанбаатар чиглэлд Boeing 767 загварын 252 суудалтай онгоцоор тусгай үүргийн нислэг үлдэж эх орондоо ирэх хүсэлт гаргасан 91 иргэнийг авчирсан юм а. Мят төрийн өмчит хувьцаат компани зуны нислэгийн оргил ачааллын үед Малайзийн Air Asia компани A330-300 агаарын хөлгийг 2022 оны 7 дугаар сарын 10-наас 2 сарын хугацаатаагаар нойтон түрээсээр авч Европ чиглэл болох Франкфурт, Стамбул хотууд руу нисэх нислэгийн давтамж зорчигчдын ачаа тэшүүлэн карго ачааны хоцрогдлыг шийдэж байв. 2023 оноос Ирландын AirCap компаниас урт хугацааны түрээсээр өргөн их биетэй Boeing 787 9 загварын агаарын 2 хөлгийг авч олон улсын нислэгт ашиглаж байна. 2024 онд Мят компани олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо IATA-гийн аюулгүй байдлын Ayazago гэсэн хоёр төрлийн гэрчилгээжилтийн аудит шалгалтыг 9 дахь удаага амжилттай өгч Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хатноод чуулсан олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны 80 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр IATA-гийн захирлуудын зөвлөлийн гишүүнээр сонгогдсон юм а. 2026 онд газрын үйл ажиллагааны аюулгүй байдлын шалгалтыг 99.8% үнэлгээтэй амжилттай давлаа. Өнөөдөр Мят төрийн өмчит хувьцаат компани түүхэн 70 жилийн ой тохиож байна. Анх По2, Ан2 зэрэг жижиг онгоцоор дотоодын нислэг үйлддэг байсан бол өдгөө олон улсын тэрэлтэд хөлгүүдээр дэлхийн олон хот руу нислэг үйлдэж буй Монгол улсын агаарын тээврийн тэргүүлэгч компани болон өсөж хөгжижээ. Өнөөдөр Мят төрийн өмчит хувьцаат компани Чингис хаан олон улсын нисэх буудлаас Бээжин, Хөх хот, Сөүл, Токио, Осака, Хонконг, Стамбул, Франкфурт зэрэг олон улсын чиглэлүүдэд тогтмол нислэг үйлддэг. Мөн аяллаа код хуваах нислэгээр Америк нэгдсэн улсын Вашингтон, Чикаго, Сингапур зэрэг хотууд руу аялах боломжийг иргэд зорчигчдод олгож байна. 2025 оны байдлаар Монгол улсын агаарын тээврийн салбар олон улсын чиглэлд 2 сая гаруй, орон нутгийн чиглэлд 442 мянган гаруй зорчигч тээвэрлэж нийт зорчигчийн урсгал 2.4 сая хүрлээ. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 13%-аар, цар дахлын өмнөх 2019-ний төвшнөөс 51%-аар өссөн үзүүлэлт юм. Мят төрийн өмчит хувьцаат компани хувьд өнөөдөр агаарын 10 хөлгөөр олон улсын 14, орон нутгийн 10 чиглэлд тогтмол нислэг үйлдэж өнгөрсөн хугацаанд 25.7 сая зорчигч тээвэрлэн дэлхийг 14 мянган удаа тойрох хэмжээний замыг туулаад байна. Төрийн өмчит компаниуд дундаа тогтвортой, үр ашигтай ажиллаж байгаа шилдэг байгууллагыг Мят төрийн өмчит хувьцаат компани 2026 онд Монгол улсын топ 100 аж ахуйн нэгжээр 17 жил дараалан шалгарч 2026 онд 17 дахь батламжаа гардан авлаа. 70 жилийн ойгоо өгтөж Мят компани агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар инженер техникийн ажилтнууд Boeing 787-9 Dreamliner өргөн биет агаарын хөлгийг Монгол улсад анх удаа хүн төлбөрийн засвар үйлчилгээнд орууллаа. Мят компани Монголын иргэний агаарын тээвэрт түүх бүтээсэн 70 жилийн ойн баяр улс эх орондоо оруулсан хувь нэмрийг төр засаг үнэлж Монгол улсын ерөнхийлөгч зарлиг гаргаж Мят компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршуулв. Монголын иргэний агаарын тээврийн түүх бол ганц компани түүх бишээ. Мянган ажилтан албан хаагчдын, нислэгийн бие бүрэлдэхүүний, газрын үйлчилгээний ажилчдын,
онгоцны аюулгүй ажиллагааг хариуцсан бэлдэж, цаг наргүй ажиллаж байдаг инженер техникийн ажилчдын, үйлчлэгчдийн, ахмад буурлуудын маань нөрөх хөдөлмөр, төвчээр, хариуцлага, хичээл зүтгэл, ур чадвар, мэдлэг боловсролоор бүтсэн Монголын нисхийн салбарын ирээдүйн хөгжлийн түүх юм. Бид зөвхөн зорчигч, ачаа тээвэр тээж нисээгүй. Эх орныхоо хөгжил, дэвшил, өв их түүх соёл, үндэсний дархлааг теннисч, дэлхийн хөгжил дэвшил, шин ололт, амжилтыг тээвэрлэж ирээдүйн зүг эвийн хүчээр нисч байна. Өнгөрсөн 70 жил бол түүх. Ирэх 70 жил бол шин өндөрлөг. Монголын хөх тэнгэрээс дэлхийг чиглэсэн нислэгийн замнал ийхүү үргэлжилсээр